Hi. Юу вэ? Дөнгөж сая салчаа тий. Чамаар юу тань? Надад сандуу орж ирчээ тий усанд орчвол тэгэл байж штт. Чи амар хурдан бэлэн болох юм нэрээ. Харин тий таны хөлөө би бүр нэг влог үзээд энэгүй шүү. Юу игээ удаад тий. Мэдхгүй тэгэл усаасанд ороод нөгөө өндөг мөндгөө чанаал энэ тэрэг гижил ингээл өнгөрчих юм шүү. 65 цай ажилланд дуусахгүй. Ааха. Өглөөгөр өрөө орж ирэх чи гэр аим шиг юм бахаа тэг өөр үрээд. Тэгээд бит хоёр өнгөрсөн 7 хоног подкаст бичиж амжаагүй тий. Ааха. Яалаа яран. Яагаад байгаа илээ. Сэтгэл шулуудаж турхаа шийдсэн байгаа тий. Тийм ээ. Жим дуруу татагдсан байгаа тий. Хоёр өнгөрсөн 7 хоног шинэ жимэн дээр хайгаад бүртгүүлээд тэгээ ажлуудаа тарцгаагаад шууд жим рүүгээ яваал. Тэгээл орой нэг сэлцэн 2 амтаа орж ирэл унтаал тий. Ааха. Ерөнхийдөө тийм байдалтай 7 хоног өнгөрөөд подкаста бичиж амжихгүй байсаар агаад өнөөдрийг хүрлээ гэж. Тэгээ нэг 2 дахь 7 хоногоос нэг арай жигдрээд ирчин тий. Тий арай жигдрээд дасгалдааж бас таны бие чинь дасч эхэлж байгаа сте одоо хоолны хоолрыг олж эхлээд. Аха. Гэтэ энэ хоолны дэлэн гэж бас нэг юм ухаан бах шиг байна тий. Харин тийм байгааз. Юу яаж идэх вэ энэ төргээл тэрнээс нь хавал хэдэн цагт идэх вэ хизээ идэх вэ гэл. Нэг юм байгаад тах шиг байна. Одоо ингээд нэмэргөө. Тий. Одоо ингээд хоол зүй тэнгуүтэй энэ дасгал хөдөлгөөн жим энтриг зүгээр одоо их сургууль гэж бодоод үзвэл минутын зүгээр цэцэрлэгт орж байгаа хүмүүс байгаа байхгүй юу? Нэг одоо нэг яашлын нэг 4 настай 5 настай юм ба яашин. Тий. Яг нэг дөнгөж нэг ойгаар хөлт хилд орж байгаа юу? Тий. Тэр нь болоод байгаа байхгүй юу? Харин эн чинь бас их учирч янзантай. Салбар байлаа. Заяг ачаар бас зүг юм дурагддаг тий. Харин тэхгүй юм. Надад ч гэсэндээ одоо ингээд нөгөө хүнтэй хамт тасгалаа гэдэг болохоор гоё хөвгчлээ. Хантай байгаа юм чинь. Ганцаар байснаас илүү. Тийм л энэ бит хоёроос сонин сайхан гэвэл тийм байна. Надаар сонин гэвэл сонин гэсэн үү? Би сая юу гэж вэ? Сонин гэвэл сонин сайхан гэвэл тэг хичээл амарчихсан. Ажилдаа орсон тэгэл байж байна да. Зуны амралт эхэлсэн. Тэгээ зуны амралтчигч байдаг юм дөө тэгэл. Одоо ажилдаа орсон гэж албан агчулсан. Тий, ажиллаж анги болсон. Тэгээ одоо ихтэй энэ зуныг нэг гоё ядаж нэг ийш тийшээ явж үзээгүй юм уу үзэж өнгөрүүлэе гэж уул нэх дотроо бодож байна. Өмнөх зуны амралтыг ерөөсөө тэгж гоё өнгөрөөг ингээд нодлон зун юу илээ гэж бодонгууд ямар ч тийм гоё санаанд үлдсэн дурсамж байхгүй байхгүй юу. Ажлаараа таарсан. Ажлаараа таарснаас гадна эмо байсан билүү лээ. Тий, эмо байсан үе. Одоо яг тэр эморлынхаа шалтгааныг ярилцгаах болно. Ярилцгаах болно. Хоёр өөрсдөө глоу ап хийсэн бэ гэдгийг ярилцсанаа гэж юм. Тийм ээ. Бид хоёр өнгөрсөн дугаар дээр өөрийгөө хайрлах талаар ярилцсан тий. Тэнгүүт одоо жоохон дарк тал руугаа юм ярилцсанаа. Токсик харилцааны талаар ярилцахаар шийдсэн. Тий. Токсик харилцаа болон тэндээс яаж өөрийгөө татаж авах вэ? Өөрсдийнхөө туршлаган дээр суйрлаж. Гэтэ угаасаа хүмүүст нэг амар тийм инктэг гэсэн бол ярихгүй шүү дээ. Зүгээр л өөрсдийнхөө туршлага дээр өөртөө яасан талаараа хоорондоо ярилцж байгаа тий. Тийм шүү дээ. Өөрсдөө тэрнээр сурсан юмнуудаа л тий. Тэгээд ер нь бол угаасаа хүн болгонд л яг амьдралынх нь явцад нэг тийм хосын харилцаа гэлтгүү одоо юу найз нөхдөд харилцаа, гэр бүлийн харилцаа, ажил дээр ч гэх юм уу тий. Ер нь ямар нэгэн хүн хоорондын харилцаанд орсон хүн болгонд л нэг тийм токсик хортой харилцаа
байсан байгаах тий. Тэнгүүт бит хоёрын хувьд ч гэсэндээ тийм харилцаанууд байсан. Тэгээд тэр талаараа гоё ярилцаа явъя гэж бодсон. Гэтэ ярихаас өмнө ер нь өөртөө хэр их токсик юм бэ? Ер нь чи өөрийгөө хэр их токсик гэж боддог юм? Хэр их ийм одоо ямар гэх юм? Токсик гэж одоо монголоор юу гэж утгатай? Аюултай. Хортой харилцаа юм шүү. Хортой харилцаа. Тий. Хэр тийм гэж бодож байна ер нь өөрийгөө хүнд ингээд нэг ийм хэр муугар нөлөөлд юм. Бараг муугар нөлөөлд юм шүү тий ер нь токсик. Тий одоо нөгөө эсрэг талынхаа хүнд л муугар нөлөөлсөн харилцааг хэлж байгаа юм шүү. Миний ойлгосноор л. Ер нь тийм л юм тий. Тий одоо нөгөө эрүүл харилцааны нөгөө эсрэг тал нь. Тэнгүүд би одоо ингээ өөр дээрээ би ихтэй яг одоо ингээ яриан дундаа оруулаа ярина. Гэтэ ямар ч тач би бол өмнөх хосын харилцаан дээрээ бол токсик хүн нь хин нь байсан. Гэтэ би бас нэлийн токсик байсан байгаа байхгүй юу? Ер нь бол нөгөө хүнийхээ хувьд штэ. Тэгээд одоо гоё сайхан детальчлаа ярих болно. За танаас эхлэе. Таны хувьд одоо ингээд токсик харилцааны шинж тэмдэг нь юу гэж бодож байна хамгийн ихэнд? Миний хувьд бол нөгөө нэг бүр ингээд танилцаад удаагүй ч юм уу ирэхэд одоо харьцаж явах явцдаа үерхээжгүй байгаа нөгөө анхны одоо нөгөө нэг үе байдаг нь харьцаж байгаа үе. Тэр үе дээр ингээд шууд өөр юм болоод ингээд өмчилж аваад байгаа нь бүр яг ямар эвгүй юм бэ гэж бодогддог шууд. Бараг л одоо ингээд өөр хүнтэй харьцсан. Тэр чинь ингээд харьцаж байгаа явцдаа дахиад өөр хүмүүстэй харьцаж болно шүү дээ ер нь бол. Тэр хүнтэй зүгээр л танилцах ингээд ихний төвшөнд байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд өөр хүнтэй харьцаж болно. Найзтайгаа цуг гараад ингээд яваад шоуд ич ч юм ингээд болно. Сквал гэдэг яадаг чинь ямар ч тач ингээд эргэн тойрны хүрээллүүдээ ингээд хэвэн байлгамаар байгаа шүү дээ тэр хүн чинь. Тэгэхгүй ингээд шууд бараг л найз нөхдөс нь чолдуулаад гэр бүлээс нь чолдуулаад зөвхөн бараг чи надад л цаг гаргах хэрэгтэй гэж шууд ингээд өмчилж аваад ингэхээр шууд надад тэр хүн жоохон юу юм байна да гэж шууд харагддаг шүү дээ. Харагдаад байсан ер нь. Танд яг тийм юм болж исэн үү? Тохиолж исэн үү? Болж исэн шүү дээ. Тийм үү? Тийм өчр зүггүй шууд бараг л сууй барий гэлээ юу. Тэгээ шууд бараг л тэдэн сараас эхэлээд бараг хамт амьдрах уу гэж мэрээ. За. Бүр амар тэгэл угаасаа шууд ингээд тэр хүний цаад ингээд бодлоо шууд өөрийнхөө зүгээр ихэнд оруулах гэдэг байхгүй намайг. Тэгээд би шууд тэгээд зайгаа барьчихсан. Юу юм ч гэдэг. Юу өчр зүггүй нэг харьцаад нэг 7-8 жоо бараг 14 хоног сарч бодлоо гэж юу яриад байгаа юм бэ гэж бодвол. Тэгээд би амар урдан зайгаа барьчихсан. Юм битгээ байлаа шууд. Эвгүй юм л шууд урдаас тэхэр чинь. Өчр зүггүй өмчлөхгүй лөө. Тийм. Яах яриад удаагүй нэг жил мэл болсон байсан үед юм уу? Чамд ямар идэг ер нь? Үнтэй хамгийн түрүүнд энэ жоох аюултай юм биш үү гэж бодогдохоор юм юу гэдэг ер нь? Наад чинь заяа саяхтай тантай санал нэг чинь заяа. Наад чи угаасаа эрүүл одоо бас харилцааны одоо шууд эхлэн байгаа зү. Наад чинь бүр ингээд цаашлаад бүр амарт нэг тийм агва токсик харилцааны эхлэл байгаа байхгүй юу? Тэнгүүтээ одоо нэг тэрийгээ одоо нэг амар өөрийгөө одоо юу гэмээ нөгөө нэг амар ингэж анхаарч ийн тэр хүндээ анхаарал халамж тавьж ийн гэдэг утгаар нөгөө хүндээ ингээ ойлгуулж бодуулж ивэл тэр бүр бас амар токсик харилцаа. Тэнгүүтээ ингээл амар өмсөх хувцсан дээр нь хүртэл амар тэгэж комплекс хэлж мэлдэг. Одоо богинохон юм өмсч болохгүй, затгаа авцлахгүй ч юм уу тий. Тиймэрхүү юм ярьдаг бол надад тэр бас токсик. Тэр чи одоо ер нь бол юу өмсөх яах ихэн тэр хүний хувийн орон зайд байгаа штэ. Тэнгүүд яг тэр орон зай руу тэгэж шууд амар халтж ийн гэдэг бол тийм. Тэснэ шууд ингээл бараг л чад нэ залуутай байж нүрэ бодчих яа. Энэ хоёроо нүрэ бодчих яах гэдэг юм. Бараг үсээ боомоо нүрэ бодчих яах гэдэг ингээл гараачтай гэж мэгэл шүү тий. Тэгээ шууд ингээл гоо зүүд нь хүртэл ингээл нөлөөлөөс тэр чинь ерөнхийдөө
Эхэндээ бол яг за би нүрэ бодохгүй байгаа ч гэсэн энэ хүн гоё харагдаж байгаа минь хөр харагдаж байгаа гэж би эхлээ боддtiin тий угаасаа эмэгтэй хүн бодсон. Тийм шүү дээ. Намаа нүрэ будаагүйсэн ч гэсэн хайрлан маярлан ингэ дотроо бодно. Тэр чинь ингээд цаашлаад явандаа ингээ ерөнхийдөө ингээ базаад байгаа байхгүй шүү тий. Аа. Явандаа бүр будагч бараг хүрэхээ болдог. Ингээл жоох нүрэ будалж гарч байгаа юм. Хинтээ уулзах гээд байгаа. Хинтээ ялцах гээд байгаа. Гарч чамаа яасан хүн уулзах гэсэн юм уу гэж мгээ шууд. Тийм. Тэгээд тэр асуудал тийм анхнаас л бүх юм зааж ингээд ах юм бол явандаа бол тийм хөө болж яадаг те өндөрдөг. Тийм. Тэнгөт надад бас одоо ингээд ер нь ингээд хоёр хүн харилцаж байгаа юм чи ямар нэгэн маргаан болно шүү дээ. Тэнгөт ингээд өөрийнхөө зөв гэдгийг бүр ингээд одоо надад ингээд бат итгүүлээд яаж хийж байгаа нэг миний буруу болгодог. Ааха. Одоо намайг нэг манипуляц хийгээд байгаа байхгүй ингээд миний зөвөө чиний буруу гэд тэгэл би ингээд хүн тэгээд ангууд за нэрэж тийм юм уу гэ ингээд юм болгонд ингээд би буруутай болж үлдээд байгаа юм шиг. Начаар яг тийм нөгөө нэг нарциссист хүн гэдэг л үү? Тийм нөгөө нэг тийм хүмүүс яг тийм байдаг гэсэн ингээд өөрийнх нь буруу ахад гинт ингээд миний буруу болтол ингээд бүр толгой угаалцдаг. Тэгээ үг болгоно урдаас ингээд нэг тайлбартай. Тий. Тэнгүүд энэ одоо ингээд хосын харилцаан дээр ч биш найзуудын харилцаан дээр бас тохиолддог юм байгаа байхгүй. Тий. Найзтай харилцаан дээр тэгтэй. Чи өөрөө намайг тоохгүй байсан юм зү. Тий. Бараг ингээд одоо шинэ найзтай болчихвол намайг хайчлаа. Эсвэл юу гэдэг өөр одоо буруутгаж ярьдаг. Үгүй зөндөө байд юм аа найзуудын юм дээр. Тий. Найзуудын харилцаанд хамгийн ихэнд надад токсик гэж орж ирж байгаа юм гэвэл нөгөө юу байна? Яг саяны таны хэлсэн шиг одоо ингээд шинэ хүрээлттэй болоход ингээд дургуутсахдаг гэх юм. Тэнгүүд ингээд хүлээж авахгүй тий амир. Одоо ингээд би өөртөө нь биш өөр ингээд хүнтэй ингээд уулзаад явж байгааг мэдвэл одоо жоохон ууралдаг ч юм уу. Яадаг чи надаа ямар нэгэн байдлаар ингээд дургуутслаа илэрхийлж байгаа байдал нь мэдээж намайг амар тухгүй болгоо штэ тэр байдал нь. Тэнгүүд ингээд цаашлаад би бас нөгөө хүнээ бас найзаа гомдооч чадахгүй тул нэрээ одоо ингээд өөр хүнтэй уулзчих юм бол энэ маань гомдчих юм болов гэл ингээд намайг нэг тийм хязгаарлагдмал байдалд оруулах юм шиг. Бараг нэг найзсаа зөвшөөрлөж уулзах хэрэгтэй. Тий, нэг тийм жоохон тухгүй нэг тийм мэдрэмж төрүүлнэ. Тэр чинь тэгээд одоо ер нь бол токсик харилцаа гэдэг чинь хүнийг ингээд бүр ингээд томоор нь ярих юм бол ер нь бол хамгийн эцсийнх нь бие махбод өгчрхийлэн штэ. Тэнгүүд нөгөө тал нь болохоор ингээд сэтгэл санааны тухгүй байдалд хүрэх нь токсик харилцаа байхгүй. Тэнгүүд одоо найз нөхдөний хувьд дээр тэр чинь ингээд намайг тухгүй болгож байна гэдэг чинь бас токсик харилцааны шиг. Намайг буруу юм хийсэн шиг мэдрэмж төрүүлэхийг хэлээд байгаа юм биш тас. Ааха тий. Би ингээд өөр хүнтэй өөр нэг найзтай уулзснаар одоо тэр хүний хувьд буруу юм үйлдэл хийсэн юм шиг. Тий. Бас тийм мэдрэмж өгдөгтэй бүр. Би яац юм болоо. Би нэг одоо ингэсэн болов гэж бүр нэрнээс бүр яг тэгж удаа шаналдаг байсан шүү дээ. Харин надаас яг иймэрхүү юмнууд болдог гэсэн аахгүй юу? Тэгэл өөр чин найз дээр гэвэл бас нөгөө хоёлаа сая нэг хальт ярьсан шүү дээ. Одоо ингээд за шууд зүгээр ингээд овчлаа хэлэх юм бол одоо нэгнийхээ ингээд амжилтанд нь одоо юу гэх юм? Ерөөсө баяр хүргэж чаддгүй. Тийм баяр хүргэж чаддгүй, дэмжиж чаддгүй. Тэр нь болохоор наад захын юм гэвэл одоо ч угаасаа сошиал медиа чинь ингээл амьдралтай амар холбогдсон байгаа штэ. Тэнгүүд одоо бид нар ингээл хийж байгаа, барьж байгаа юмнуудаа ингээд сторигоор ч юм уу постоор харуулдаг. Тэн дээр ингээ хүн ядаж дэмжиж байгаа гэдгээ мэдгэдэхийн тулд лайк ч юм уу зүрх дардсан штэ ер нь бол. Тийхгүй байна гэдэг чинь бас амар сонирн байхгүй. Найз хичээд одоо ганц стори зурган дээр нь зүрх дарахгүй, лайк дарахгүй. Би эхлээд өмнө нь иймэрхүү юм дээр бас жоохон имзэглээд байдагс байхгүй дотроо. Тэгснээ за нэг ганц лайк, майк жоохон өгчиг гэл дотроо өөргөө тэгэж бодоод байдагс байхгүй юу? Тэгэж өөргөө тайвшруулад ингээл амьдрал дээр ч гэсэн дотроо намайг ингээл гоё дэмжил сайн сайхны хүсэл явдаг байлгүй дээ гэл ингээл жоохон бас юугаар бодоод шүү дээ. Эргээр бодох гэж хичээгээд шүү дээ. Тэнгүүд яг ингэ бодоод үзэнгүүт ерөөсөө тийм биш аахгүй ер нь бол. Адаглаа зурган дээр нь лайк дарж чадахгүй байна гэдэг чинь амар сонирн байгаа зү. Тэгээд яг тийм хүүхд найзтайгаа ингэ уулзангууд яг хилдэг сэтгэл нь юу гэдэг тийм. Чи одоо үгүй ингэдэг тийм.
Чад ямар амар турцсан. Бүр царай алдсан. Тэгээд Мгм. би шууд Тийм. ингээд доор нь хийж эхэлж ярддаг те амар. Тийм. Сквад л ингээл амар селфи авч пост хийдэг, стори хийдэг бол чад ямар их зураг авч хийдэг юм. Баг Мгм. өөрийнхөө царин салахгүй юм. Сквад өөрийнхөө царин дурлцсан юм ааш ингэж би шууд ингээд нэг юм үгээр идэл хүнийг гомдох үг хэлээл. Мгм. Угаасаа бүр яг тийм найзууд эргэн тойронд бол байж л байгаа. Мгм. Тэлсгүй бол чи ийшээ хаашаа явсан? Энтэй явсан? Чи тэгээ Мгм. надад хэлдэггүй юм уу гэж мэгэл те. Мгм. Үгүй ер нь чамд хэлэх албатай юм. Бүр дотроо тэгж бодож юм чи. Тэгэл явандаа уус зайгаа бариад нэт гултан бэлдээ шүү. Тийм, ер нь тийм найзтай байснаас байгаа хүн дээ шүү. Тэр нь бол. Цуг байлцахгүй цуг ингээд Тийм. жаргалын угаалж чадахгүй бол тэгээд. За би одоо ингээ өөрийнхөө хосын харилцаан дээр токсик байсан үйл явдлаа сайхан ярий заяа. Гэхдээ ер нь бол яг ийм байгаа. Би болохоор анханасаа яг нэг тийм амар токсик тийм бол байгаагүй. Тэгээд яг би ингээд одоо ярих байгаа юм дээр бол ингээд өмнө хосын харилцаанд байсан хүний ингээд буруутгах гээгүй. Ерөнхийдөө бол бит хоёрын болсон ингээд процессоо ерөнхийдөө давчхаа яриа л та. Тэнгүүт одоо би ингээд анх бит хоёр ингээд цуг ингээ хамтдаа ихэндээ ингээл хосоод гоё баа штэ. Тэгээ би тэр үе дээр ингээд ерөөсөө ингээд утсын шалгана ингэн тэгнэ гэдэг юм ерөөсөө байгааг байхгүй бит хоёрын хийхэнд нь угаасаа л ингээ амьд тэгчихсэн. Тэгээд тэгж жагаад би нөгөө нэг бит хоёр хамт амьдарч эхлээд тэгээд нөгөө нэг би ажиллаа тарчаад гэртээ орж ирсэн чинь манай тэр экс ингээд утсан ингээ нээлттэй тэг клаб хаусаа оруулаад орчихсан байхгүй юу? Тэгээ утсан төгжигдээгүй. Тэгээ би энэ одоо онцгойж утсанцаа төгжээгөө гэсэн мөртлөө ингээ утсан төгжөөгөөс болохоор яач юм бүр нэг сонирхол татаад тэгээ за мохаштай заяа гэж утсан мөртлөө за яг зүгээр орчих. Өө клаб хаус чинь чаталдаг болчих гээл зүгээр сонирхож байгаа хгүй. Өмнө клаб хаус чинь нөгөө чатгүй байсан хгүй юу? Тэгсэн чи чаталдаг болчих гээл ороод чат руу нарсан баах огтод гараад иртээ. За. Тэгэл бүр нэгэнтэй бүр уулзчих чатыг орсон. За. Тэгснээ баах огтод тэнгууд өөр нэг охинтой нь болохоор чи хинтэйг амьдэрдэг энэ төр гэл хорон дээр заахгүй юу? Тэгсэн чи ээжтэйгээ амьдэрдэг ярьсан заяа. Би одоо ээж болсон. Тэгэл би бүр ингээд амар сонирхолтой заяа бүр ингээд тэгэж амар итгэжсэн хүн чи одоо юу вэ? Би одоо яг ямар хүнтэй амьдраадсэн бэ гэж ингээд шууд бодож амжаа. Тэгэл нөгөөтг чи унтж байгаа штэ. Тэнгүүт шууд нуруулаа амар чаг зохиол заяа. Тэгэл нөгөө чи яасан гэл сэргэл. Тэнгүүт нь би уцын үдсэн гэж ерөөсө хэлээгүй. Угаасаа муухай штэ гэхгүй. Ямар ч тач өөрөөр нь ингээ үннийг хэлүүлэх гээд байгаа байхгүй би. Ингээд би ингээ бүх юм чи мэдсэн. Чи зөвөр надад үнээлчвэл би ингээ уучлнаа гэж тэгж байгаа байхгүй. Тэгээд одоо тэр залуу ингээд одоо тэр залууч гэжтэй тэр манай экс маань ингээд тэмээ би ингээд чадлсан гэдэг үгийг би сонсно гэж дотроо хүлээжсэн байхгүй юу. Тэг яг тэрийг ингээд надад аль болох зөвөр тайлбарлаасаа гэж би ингээд дотроо хүсэжсэн байхгүй. Тэрнээс би ингээд тэр дороо уурлаа шүү сална мална гэж бол ерөөсөө тэгэж толгоон дотор орж ирээгүй. Өөр ямар ч тач ингээд тайлбарын сонсъё даа гэж ингээд аль болох тайвшрах гад ингээд дотроо өөртөө ингээд бодож байгаа байхгүй. Тэгэл нөгөөдхөө чи ингээд үннээ л хэлчих юм бол би ингээд чамайг уучлаа. Ямар ч тач би бүгдийг мэдсэн гэдгсэн чинь за чи ямар ч тач бүгдийг мэдсэн юм уу тийм ээ гэдэгжсэн аа. Шал өөр юм өөдөөс яриад за. Ерөөсөө тэр клаб хаусын талаар юмэрэгөө. Тэр өдөр би ингээд амар согтуу исэн. Тэгэл тийм болчихсон гэдэг юм да. Анх яаж явж байгаа уулзсан таарлсан гэдэг юу ч ярихгүйгээр үү? Тийм. Тэнгүүд одоо тэр надад хэлсэн юм ямар ч тийм клаб хаустай холбоогүй юм баахгүй шал өөр юм ярьж. Би өөрөөр төрөөлж бичээд ингэсэн гэдгийг хэлэхгүйгээр үү? Биш. Одоо ингээд би ингээд клаб хаусын чатны талаар асууад байгаа шүү дээ. Тэнгүүд би ерөөс ингээд клаб хаус энтер гэж өөрт нь хэлээгүй заяа. Зүгээр л би ингээд чиний үнний чи мэдсэн. Чи зүгээр надад үнний хэлчих гэсэн баггүй юу? Тэгсэн чи намайг ерөөсөө тэр клаб хаусын юм уншсан гэж бодоогүй. Тэнгүүдээ
өөр нэг нууцаа надаа ерөөхдөө хилчлээ гэсэн үг байхгүй юу? Өөр болсон явдлаа. Тэнгүүдээ би тэр өдөр ингээ амар согт байсан. Тэгэл тийм юм болчихсон гэж байгаа байхгүй юу? Тэнгүүд ер нь ойлгомжтой байгаас тэ ингээд согтуудаа өөр өхөнтэй ингээд янз бүрийн болцсон байна гэсэн утгыг илэрхийлж байгаа. Тэр үг нь. Хаусаас гадна дахиад тийм байна л гэсэн үг. Тийм. Тэнгүүд би бүр давхар шоконд орчиж байгаа юм заяа. Тэгэл би чинь ингээд бүр ингээд хамаг юм огшаал. Тэгээ би бүр ингээд хамаг хувцас баглал чимнан дотроо хийж мэгээл өста би явлаа ингээ хоёлаа дуусаа сал юм аа гэл. Тэгж аахгүй. Тэнгүүд нөгөөдөг чинь тэгэл үгүй чи явахгүй би явна мó нэг тэргээр чи хөөрхөн төр тар гэл нэг тиймэрхэн болж байгаа. Тэгээ би ямартайч жоохон гадаа гарч тавьшрий гэж бодоод гадаа гараад бүр ингээ тойрол алхаадсан заяа уйлал юм бодоол тэгэл яад ингээд гэж байгаа юм болоо ингээд гэл бүр ингээ аль болох зөвтөхгүй тэгэнгүүт одоо хамгийн буруу юм нь өөрөөсөө буруу кайж эхэлдэг юм бэл л дээ. Ерөөсөө нөгөө нэг ингээ зөвтгөх шалтгаанаа хайгаад тэгээд надад болохоор ингээ бодож ирсэн би ерөөсөө тэр хүнээс ингээ сална гэж ерөөсөө ингээ 100% ерөөсөө бодоагүй. Яавал энэ хүнийг ингэж зөвөр бодож ингэж өөртөө уучлах вэ гэдэгтээ ингэ дотроо бодоод байгаа байхгүй юу? Нэг удаагийн боломж олох гэдэг шүү дээ. Тийм боломж олох гээд тэгээ би ингэ ерөөсөө найзуудтай бол хэлээгүй эргэн тойрны хүмүүст ерөөсөө огт хэлээгүй. Тэгээд хэрвээ хэлэх юм бол тэд нар ч угаасаа мэдээ сал гэлтэй шүү дээ. Тэгэнгүүт би ерөөсөө тийм үг хүнээс сонсохыг хүсээгүй байхгүй юу? Тэгэл буцаж ороод жоохон ярилцж байгаа. Тэгээ яг яагаад ингэсэн юм бэ гэдгсэн чинь надад болохоор хэлж байгаа тайлбар нь чи ингээд хичээлдээ явчин тэгээ оройн бид нар үед ингээд орой шиг хоолны газар зөөгч байдагс аахгүй юу. Тэгээд ингээд ажилдаа гээл алга болоо явчин тэнгүүт би ингээд амар ганцаарддаг байсан мэс ингээд нэг тиймэрхүү утгатай амьдарч байгаа байхгүй юу. Тэнгүүт би за нэрэж тийм болоо ингээд хоёулаа ажиж нэгээ би ингээд ганцаардуулаа тэрнээс болоо юм болцлоо ухааны мэрэл тэгээл одооноос ингээд бүхнийг шинээр эхлээд гоё байна мэн гэл ингэж бодож байгаа байхгүй. Гэтэ яг шууд яг тэгэж бол ярилцаагүй. Тэр чинь 7 хоногийн дараа би яг арай нэг жоохон тавьширсныхаа дараа тэгэж ярьж байгаа. Яг тэр 7 хоногийн хугацаанд би ингээд бүр амар стрессэнд ороод ингээл ерөөсө гэрээсээ гарахгүй хичээлдээ ч явахгүй ингээд юм чийдэхгүй яг нэг тэгэж 7 хонос аахгүй. Тэгж аваад би сэтгэл зүйчтэй ярилцаж үзээд бүр угаасаа ингээд буглаад амар хэцүү байгаа юм чаа. Тэгээ сэтгэл зүйчтэй ярьж үзсэн чинь гэтээ тэр сэтгэл зүйчийн зөвлөгөө жоохон надад одоо ингээд бодохоор жоохон буруу юм шиг гэхгүй. Ер нь бол тэгж аахгүй. Гэтээ сэтгэл зүйч чинь бол ер нь бол хүний сэтгэлийг засахаас биш яг ингэтэй гэж шийдвэр гаргахт нь бол нөлөөлөхгүй шүү дээ. Тэгээ надад болохоор хэлсэн зөвлөгөө нь чи ингээд одоо нөгөөнөөс ингээд салахгүй байх таван шалтгаанаа ингээд бодоод үзтээ нөгөөнтэйгээ хамт байх таван шалтгаанаа бодоод үзье гэд надад тэгэж зөвлөсөн байхгүй юм ихэд бол тэгээ би ингээд дотроо бодоол за нэр юм гэж бодоод за нэг удаадаа ингээд боломж олгох ч ядаа гэл өөртөө ярилцаад тэгээд сэтгэл зүйчтэй ингээд ярилцсанаа дараа шууд гэртээ ороод нөгөөдөгтэй ярилцж байгаа байхгүй ингээд би ингээд чамд нэгэн удаа ингээд боломж олгоё. Ингээд хоёлоо одоо дахиад шинээр хэлээ. Тэгээд дахиж чамтай ингээд нэг охинтой холбоотой яг ийм л юм гарч ирэх юм бол тэр үед ингээд хоёлоо зүгээр дуусах шүү харилцаагаа гэл ингээд ярилцаахгүй. Тэгсэн чинь нөгөөх маань тэгж аахгүй ойлгож байна тэгээ ингэдэ чи одоо ингээд миний Facebook, Instagram бүх юмний кодыг ав. Би одоо ерөөсөө дахиж юм алдаа гарахгүй гэж тэгж аахгүй. За яг тэр мөчөөс бит хоёрын токсик харилцааны эхлэлтэй гэж байгаа заяа. Зүгээр л дуусгах ёстой харилцааг тэр дорн дуусгах ус болоод. Тэгээ би мэдээж хурдгдсан юм чи тэр нь одоо дахиад ингээд найзуудаа гарч орох ч юм уу тэр үед нь би ингээд дахиад юм бодогдоод эхэлж байгаа шүү дээ. Жохоо оройтой тэрнгүүд тийм байцуулж чадахгүй. Тэгэл гэртээ ороод ирэнгүүт нь шууд утсан шалгаал. Тэгэл Instagram нүртэл ингээд надад давхар орсон байж идэг. Энд ч бол ингээ хамгийн токсик юм байгаа даа. Тэгэл би өөрөө амар токсик болж эхэлж байгаа байхгүй юу. Уцмцэн шалгадаг болцсон. Хамаг Facebook, Instagram код надад байдаг. Тэгэл ингээ оройтой дэрэнгүүт нь яасан чи өстэй хаагур явж ярьж байгаа ингээл бас л нэг хэрүүл болоод. Тэгээ хосын харилцаан дээр яг эндээс ингээд би юу бодсон юм бол зүгээр одоо үнэхээр ингээд хосын харилцааны эхлээд юм болсон л бол хизээч одоо ингээ хууралт гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрж болохгүй.
тэрийг дуусгах хэвээр харилцааг яг тэр дор нь л дуусгах хэвээр юм байна даа л гэж бодсон. Миний одоо туршлаган дээр гэвэл тийм байна. Бүр хохирж болж үлдэг байгаа тэр тийм. Тий. Тэнгүүд яг ийм токсик харилцаагаар жил явцсан байгаа байхгүй бит хоёр. Тэгэл эцэст нь хамгийн сүүлднээс нь дахиад хууралтаас болоод за тэгэл тэрэн дээр өстө жинхэнэ салсан байт юм да. Тэр одоо тэгээ бодоод үзэхээр тэр хүн ингээд чамаад ингээд бүр юм сэтгэлийн шарах үлдээгээд тэгээд ингээд явсан гэдгийг баг мэдхгүй ч юм шиг явж байгааг боддоо. Тий яг өөрийнх нь одоо ингээд сүулт хэлж байгаа үгээр бол ингээд би ингээд чамтай амар буруутай гэж яг тэгж л байгаа юм л та. Үнэхээр чин сэтгэлээсээ тэгж бодож байгаа бол яг сайн л байна. Үнэхээр энэ хүнийг ингээд гомдоцсондоо ингэсэн дээ гэж бодож л байгаа бол. Гэтэ яг би ингээд тухайн үед салсныхаа дараа тэгж бодож байгаа хгүй ингээд би одоо өстө эрэгтэй хүнд дахиж итгэж чадахгүй матахгүй гэл эрэгтэй хүнд итгэлээ алдчихлаа гэл ингээл амар тэгж бодож байгаа хгүй. Яг хөө тэгэл явц дундаа процессондоо ер нь хүн болгон тийм биш дээ гэл ингээл арай нэг бодлоо өөрчлөл өөрийгөө нэг эдгэж эхлэх үйлдэлүүдээ өөртөө хийгээл тэгээ ер нь бол ингээд яг ийм залуухан наснда одоо тэгээд нэг эрэгтэй хүний араас ингээл өөрөө токсик болоод ингэхийн оронд өөртөө ч гэсэндээ анхаарлаа хандуулад өөрийгөө хайрлаж эхлэх хэрэгтэй юм байна гэл. Тиймэрхүү бодож эхэлсэн шин. Нэг үснэ чамд тэгэл угаасаа шинээр их боломж олгосон юм шүү дээ. Тийм. Гэтэ яг би яг тэр үнтэй ингээ өнгөрүүлсэн цаг хугацаанд л нэг амар харамсаад байдаггүй. Тэгэл бодуулах хэвээр юм ин бодуулаад заах хэвээр мэд заад сургаал надаас явсан байх гэж боддоо шин. Тийм байна. За таны хувьд хосын харилцаан дээр болж исэн токсик харилцааны талаар. Ер нь амар токсик байсан шүү дээ. Та өмнөх экстэйгээ би чинь 5 жил дээрсэн гэдэг чинь 5 жилийн туршид бол ёо нэг их юм бас эхний 2 жил бол алддаг л эс. Тэгээ амар зодлож боддохгүй тий. Гэтэ ер нь байнгын хэрвэлтэй, байнгын л гомдостой, ойлголцохгүй. Ер нь бол ингээл нэг сэтгэл ханамж бол юусан авдаг байсан. Тэгээд юун токсик байсан бэ гэхээр юунаас л хэрэлдээд муудалцаад идэг байсан гэхээр амар их найзуудаас нь л муудалцаад идэг байсан. Яг ингээд миний ч гэсэн найзууд л дундын найзуудтай нөгөө ингээ хэлний бэлтгэл хата цууг сурцсан. Ингээд дэшег оронгууд ингээ найзлаас явцсан байгаа штэ. Тэгсэрнээсээ ингээд найзуудаас нь олж л хэрэлцдэг байсан амарсан. Ингээд би болохоор ингээд за гарч орж болно. Гарч оронгуудлаа ингээд эхлээд бол за ухаан мэдрэлгүй өөрийн хідэн цаг хамаагүй ингээд гараа явдаг байсан зэ. Тэгээд сүултээ тэр чинь нөгөө тоон олон болоод ирэхээр би чинь залхаа штэ мэдээж. Тэгээд хэлэн 1 хэлэн 2 хэлэн 3 хэлэн 3-аас надад амлалт өгнө. Цагны амлалт өгнө 12 гэж орж ирээ, 1 гэж орж ирээ, 2 гэж орж ирээ. Тэр цагиндаа орж ирэхгүй. Тэр цаг нь ингээд худлаа амлалт өгөөд байгаа чинь бас нэг ингээд токсик юм байгаа штэ. Амлалтаа биелүүлж чадахгүй худлаа ингээд надад цаг амлаад байна гэсэн. Нөгөө тэр амлалтын ингээд гар холгондоо нэг худлаа юм хэлэнгүүд чи угаасаа орж ирдгүй үстэй. Дандаа хэрүүл уралддаг үстэй. Тэг бүр ингээд тэрийг мэдсээрэж ингээд найзууд нь дуудаад бид хоёр тэр гарч орсноос нь муудалцаад хоорондоо хэдэн өдөр дуурахгүй ингээд 7-8 өдөр харцаа болдог. Бүр тэрнээс нь бол бүр 2-3 удаас л би бол нэг 2 удаа баг юмнууд аваад салаа явж исэн. Манай нөгөөх бол 1 удаа явж исэн. Өөсөн миний нэг барьцаатай байрны орж ирсэн болохоор би зүгээр яв зайл гэсэн баггүй. Тэгээ зайлал. Тэгээд мэдгүй жоохон байж байгаа юунаас ч бодлоо. Миний төрсөн өдрөөр эргэж гуйж орж ирээд. Тэгээд тэр үедээ хата угаасаа тэгээд үерхэд удаагүйсэн болохоор хайртай хэвээр байгаа штэ. Ингээд догтлсон мэдрэмж хэвээр аваад хүлээж аваад ингэсээр аваад нөгөө нэг тэр нэг яг юм токсик харилцаа ингээл нэмэгцээр ангаал бүр яг гүнзгийчдэг юм билээ. Би хоёрын нэг шалтгаан нь яг тэр найзууд нь гэсэн яг тэгсэн хамгийн амар нэг найзууд нь мэдээд бисээ тэрийг мэдчихсэн шүү дээ. Мэдж байгаа шүү дээ. Би тэр мэдээж муудалцаа тэрнээ
Тийм байж дахиад ингээд эвлэрээ дутаагүй хахт ч юм эвлэрээгүй байх хугацаанд дахиж дууддаг. Залгаал гараа дээр ганц пив очие. Ёо болчихлоо тэрнээс ч юм бол хэрэлдээд нь штэ. Бүр ингээд дараа нь эвлэрснийхаа дараа ингээд хоорондоо бид нар ч гэсэн уулзсан штэ мэдээж. Тэр явцдаа ч гэсэн ингээд эрүүл дээрээ хэлж байгаа штэ. Нар энийг битгий ингээд байл та. Ядч тэр цагнаа нь явуулч л та. Би залгаад хахад уцаа авчил та нар. Бүр амар бүгдээр ангилж байгаа нь уцаа цохоо илчдэг гэж боддоо. Бүр ингээ хүнийг галзууруулж байгаа хгүй тийм үйлдэл чинь. Ингээд байд суухан аргагүй л тэгээ дээрээс нөгөө нэг ингээд ганцаараа байгаагүй 3 4 жил ингэж байж байгаад гинт ингээ нөгөө шоудаад гараад явангуудаа тэр чинь өөрийн 3 цаг 4 цаг хүртэл яваад өгөн. Тэнгүүд ганцаараа унтаж чадахгүй. Тэгэл жоохон чимээ гарангууд би яг тэр үед нэг тийм сонир унтаж чаддгүй байсан. Гүн нэрэнд ингээд унтаж чаддгүй. Тэгэл айгаал юунаас ч майгаал нэг юм төгшөртэй л агаад идэвс ахгүй амар төгшөртэй. Ганцаараа юусоо байж чадахгүй. Тэгээд би ингээд чамаас болж би унтаж чадахгүй штэ. Чи ороод одоо ирээч дэмэрээ штэ гэх бүр ингээд бүр сүлд гуйн заяа. Тэгээд гуйн байраа оруулж ирчээд орч ирэх нь уур хүрээд хэрэлдэж байгаа хгүй дахиад. Тэгэл хэрэлдэнгүүд нөгөөд чинь тэр нөгөө согтуугийнхаа ууранда гарч явал дахиад хэдэн өдөр ингээд гэртээ ирэхгүй байгаа биш ирээд байгаа гэсэн намайг ингээд унтсны дараа ярьдаг байхгүй. Орой би одоо ингээд за нэг хүлээж байгаа нэг 10 11 унтж байгаа л бүр ингээд 12 1 гэж орж ирдэг ч юм уу заяа. Тэгээ бүр ингээд бүр 2 3 хоног ингээд тисэж байгаа. Сүүлдээ би өөрөө аргаа бараа ингээд буулт хийж өгөөд залгаж байгаа штэ. Заахгүй 20 удаа 30 удаа залгах нь заахгүй. Би бүр 40 50 удаа залгаж байсан хөл байдаг ш надаа. Бүр ингээд намайг бүр ингээд амар өөрчилж байгаа байхгүй юу бүр тийм жишээсэн хүнийг. Тэгээд дээрээс нь би чинь нөгөө өөрөө их тардаг ажил хийдэг гэсэн юм чинь. Нөгөө буудалтай чинь манай буудал чинь нөгөө ажлыг тусмал яваад өгчдөг 4 өрөөгөл хүрээдэрдэг ер нь бол орой л ихэд 5 хүрээдэрдэг. Тэгээд чинь нөгөө муудалцаг ингээ үед бол зүгээр муудалцсан үед бол цаг явж өгөхгүй байгаа юм чинь бүр. Тэгэл бүр ёо сэтгэл зүйн дараанд бүр одоо юу гэдэг бүхэл болж өгөх бүхэл болохгүй юмнуудыг өөр дөр ингээд амсч ирсэн яг тэр үед. Сүүлийн яг нэг яг 4 дэх жил рүүгээ ороод ирсэн үеэс хойш ингээ ер нь бол хэрүүл урал тасраагүй шүү. Энд бол ингээ явандаа ингээд нэг юм зөвлөрөөд нам суугаад нэг хоорондоо ингээ юу ч ярихгүйсаа ойлголцдог л гэдэг шүү. Хоёрсоор бүр анханаас бүр ингээ анхандаа ингээ ойлголцдогсэн сүүл рүү ингээ ойлголцсон гэдэг бүр эсрэг болцсон. Тэгээд бит хоёрын ингээ байрлал солигдсон гэх юм уу. Би одоо анх тийж уралдаг байсан бол ингээд дуугаа урааж мураагаал хэдэн өдрөөр нь ингээд тонирхаал ингээд байсан л одоо эсрэгээр манай экс хийдэг болоо заяа. Би араас нь ингээд аргатаж гүйдэг болоод цаасаа одоо бэлээ хөвлөрье гэд би чи өөр хамаан гол ингээд тусдаа унтаад унтаж чадахгүй байгаа ш нэрг унаад. Дөнгөж тэр хүн чинь бүр ухаан мэдрэл унтсан заяа амар хамгийн амар. Нөгөө бүр уур үрээ би өөр ингээд нэрг ингээд шөнийн 1 2 хүртэл хөрвөөж арайж унтчих юм бол өглөө 4 5 гэл 2 цаг 3 цаг унтчихвал сэрчин. Тэгээд бүтэн нойртой би нойргүй яваад байгаа. Бүтэн нойроо ингээ авч чадахгүй байхдах ч хүн чинь улам нөгөө стресстэй нөгөө яадаг штеп. Ингээ хилдэлцтэй штеп. Тэг өөрөө би бүр ингээ шалдаа буугаад гуйж байгаа байхгүй. Тэгээ нөгөө нь тийж хуусаар агаад. Нөгөө хүнийг ингээ даваачтай юм лээ. За энэ угаас ингэж байгаа намайг гуй чинь баг сүлдээ ингээ шууд хийж хэлж чадахгүй гэсэн тиймэрхүү байдалтай байгаад байгаа байхгүй юу. Тэгэж явж байгаад азуулж би өглөө 7 цагт гараад орой 7 цагт ордог ажилтаа болоо. Тэгэл би ер нь тэр ажилд ороод ер нь амар ингээд юм тайван болоод засарсан гэх юм уу. Тэгээд тэрнгүү би хар өрөөд чи ажиллаа яваад 6 цагт босоод бэлдэж байгаа. Тэнгүүд орой би 9 цаг ил унтахгүй бол өглөөний 6 цагт ингээд босч чадахгүй. Үс нойрондоо амар харам тэр нөгөө ажилдаа өдөрж алхтаа яж штэ нөгөө юу ч. Ядаргаандаа болоод ингээд нам унтдаг болоод тэрийг орж ирсэн үү байна уу хамаагүй ингээд тоодгүй болоод зөө. Өдөржингөө тэр чинь нөгөө нэг одоо тэр хүнд миний анхаарал өмнө нь
ингээд хойлохна байдаг гэхдээ тэр хүн л ингээд миний анхаарал яваад идэг гэсэн бол одоо тэр сүүлийн дээр миний ажлаас хэлсэн ажилд оронгууд ингээд тэр хүн биш бүр ингээд 20 30 40 хүнд миний анхаарал яваад байгаа байхгүй юу? Мгм. Нөгөө эдний нөгөө катуг гэж катугаар нөгөө ажиллаа авч ингээд юмнаа хийдэг компьютер дээр давхар ажиллах нэгнгүүд чинь ингээд ямар ч ингээд тэр хүнийг бодох юм юу гарч ирэхгүй надад зэвсэр гарч ирэхгүй. Мгм. Хоол идэх үедээ л нугацаар хоорондоо орж ингээд яриад тасалчдаг. Тэнгүүд тэр хүнээс би ингээ хамааралтай байхад болж эхэлснээрээ ингээд токсик харилцаатай яваад байгаа юм байна гэдгийг мэдээд тэгээд тэрнээс хойш ерөнхийдөө жоохон харилцаан дээрээ харилцаагаа нэг авч үзсэн юм уу өөрөө би өөртөө нэг дүгнэлт хийгээд Мгм. тэгээд засгаж нэлээд явсан нэлээд л ингээд нөгөө болох гэж байсан тэгээд сүлжээл за би ер нь ямар хүүхд хүмүүжүүлдэг ямар эцэг их нэг ээж нэг хааштай гэж бол тэгэл байсан доо. Мгм. За тийм найз нөхдөс нь бол хэрүүл үүсэх хамгийн хэцүү байсан ер нь. Мгм. Тэгээ хамгийн амар нь би найздахын доор тавигддагсан гэдэг. Мгм. Ингээд тэхингүүт ч ингээд намайг ямар ч тийм өөртөө итгэлгүй болгож байгаа тэр хүн. Тийм шүү дээ. Нэг өөрх нь хувьд нэг чухал биш мэдрэмж төрүүлж ийна л гэдэг юм бол. Би залуу хүн штэ. Би найз нөхдөдөө байх хэрэгтэй, олонтойгоо байх хэрэгтэй. Би чам шиг ганцаараа байж чадахгүй гэж мэдээ заяа. Мгм. Би ч гэсэн ганцаараа биш би ч гэсэн найз нөхдөдөө яваад ингэж иж болно штэ. Мгм. Хамгийн гол нь одоо тэр үед миний нийтлээ хийсэн хүмүүс бүгдээрээ хүүхэдтэй болцгаацсан. Эсвэл бол бүгдээрээ зарим нь жоохон хол идэг. Тэнгүүд ингээд байнга тэднэр шиг ингээд нэг доор ингээд бөөгнөрөө шамбаарлаад амьдраад байгаа хүмүүс биш байгаа байхгүй юу? Мгм. Тэглээгээ би хаа хамаагүй хүмүүстэй бол хаа хамаагүй хүмүүстэй ингээд гарч ороод ингээд юм яриад байх ингээд миний бүр хайрын цаг байдаг байхгүй юу? Ганцаараа ингээд гэртээ сайхан 50 байх нь л амар чухал. Та хоёрын хоорооо ингээд яг токсик харилцаа яг эцэст нь нөгөө нь эхэндээ ингээд хоорондын чинь одоо араншин гэх юм уу үзэл бодол зөрчилдөөд тэрнээсээ ингээд токсик харилцаа цаашаа нөгөө хэрүүл дээр ингээд үүсээд бий болсон юм шүү дээ. Ер нь Эхэндээ ерөөс тийм биш байсан байхгүй юу? тий. Одоо таны экс болохоор нэг тийм найзуудтайгаа байхыг арай илүүд үздэг хүн. Тэгээ та болохоор ганцаараа байхыг илүүд үздэг хүн. Гэтэ ганцаараа байхдаа одоо ингээд найз залуутайгаа ингээ хамтдаа тайван ингэж байхыг хүсдэг хаа нөгөөх нь ингээ гар авчдаг. Тэрнээс л хэрүүл үүсээд байдаг тий. Гарч орж болно. Гэхдээ нөгөө нэг хэлсэн цагандаа эсвэл ямар ч асуудал үүсэхгүй ороод ирдэг байх хэрэгтэй байхгүй юу? Ааха. Бол барахаа өөрийн 4 5 6 цаг хүртэл ингээ ууж идэх явдаг биш тий. Тийм шүү дээ. Гэхдээ одоо бас тэр хүний хувьд тэр хүний хүнцгөөс ингээ харахад тэр хүний ч гэсэндээ хувийн орон зай гэж яригдаж шүү дээ. Ер нь бол ингээ найзуудтайгаа уулзаж гарах нь тэглээгээд одоо тэр хүн ч гэсэндээ аль хэдийн ингээ хосын харилцаанд байгаа юм чинь хостойгоо байх ч гэсэндээ орон зайгаа одоо гаргах хэрэгтэй л дээ. Намайг ч гэсэн хүндлэх ёстой байхгүй юу? Тийм. Намайг ингээ ерөөсөө хүндлэхгүй найзуудынхаа доор тавьж ин гэдэг чинь тэгэл миний ингээд ер нь тэр хүний хувьд хинбэ гээл одоо би тэгэл тэрнээс жахуулаад өөрийгөө ингээл доош нь хийх юмнуудаа өөртөө үүсгэж байгаа гэсэн үг шүү дээ. Тийм шүү дээ. За би ер нь юм байна. Би ингээ хамтахаар ингээд хүчлээж чаддгүй юм байна ч юм уу. Эсвэл ингээд энэнд одоо ингээд ийм ад жаргалтай мэдрэмжийн эсвэл ингээд хүнтэй хамт байна гэдэг мэдрэмжийг өгч чадахгүй байгаа юм байна гэж бүр ингээд би л ингээд амар сэтгэл дундуур л идвэсэн аюусан. Харин тий. Ах тийм биш эснэ сүүл рүүгээ тийм болоод бүр амар сэтгэл дундуур ерөөс ингээд жаргал ад нөгөө миний ад жаргалын гормон маань ерөөсөө яахгүй. Тэгэхгүй. Тэнгүүд одоо яг нэг тиймэрхүү юм дээр одоо бид нэр амар өөрөөсөө л тийгэж яг алдааг хайдаг байсан байгаа байхгүй. Тэгээ тань дээр ш тэр над дээр ш тэр би л ингээд тэр хүний гой байлгаж чадахгүй байгаа юм байна гэл тий. Надаас бол өөрийгөө төрөл засгаал тий. Нөгөө маань намайг ерөөсөө ингээд хүн гэж үзэхгүй ч юм уу. тий. Би л яг ингээд 100% надад анхаарлаа хандуулахгүй байх чинь л би л тэр хүнийг ингээд тэр хүнийг гэж бүр ингээд нөгөө солонгосоор чипчап гэж байдаг ш. Тийм үг гэдэг ш. Аха. Тэгээ юу гэх юм. Тэр зөвхөн ингээд нэг л хүн ингээд бүх юмаа зориулах. Аха. Тэгээд исэн байгаа байхгүй юу ер нь бол.
тэгслэр хагаад өөрийгөө ингээд амар алдсан. Тийм л энэ да. Тэгээд нэг юм сүүл ингээд хэлсэн нэг юм нь болохоор салах ингээд сүүлийн одоо 6 7 сар ингээд салгаал ерөнхийдөө ингээд тусдаа мастаа байгаа штэ. Аха. Мод нэг хэлж миний бүр амар дургуй үржсэн юм. Чи наад ажилдаа орол өөр болцсон штэ. Яасан наад ажилтар чинь байгаа хүмүүс чамд илүү гоё байгаа юм уу, сонирхолтой байгаа юм уу? Яасан скол багнаа чинь нэг өөр залуу байгаа юм уу гэж иржсэн байхгүй юу? Монгол яагаад тэр хүн ингэж эсрэгээрээ тавьж бодохгүй байгаа юм би тэр хүнийг найзтайгаа яваад гарч ороод явахт нь би гэртээ яг ганцаараа тэгээ хөдөлцөжсэн шүү дээ. Тэгмүүд би одоо ингэж ажил дээр ихтэй би тэр чинь 6 цагт яваад байгаа биш шүү дээ. Ууж идэ яваад байгаа биш шүү дээ. Би яг ажил хийж байгаа. Гэхдээ үнэхээр миний ингэ хүрээлэлт хэлсэн үнэн баггүй ингэж маш олон монголчууд байгаа, маш олон солонгосчууд байгаа. Тэгэл өдөр тутмын амьдрал нөгөө үйлчлүүлэгч энэ төр гэл ингээл маш олон хүнтэй харьцаж байгаа учраас би ч ер нь тэр хүнийг анзаарах сөхөг болно шүү дээ. Тэнгүүд өөрийгөө би бодож үзэхээр яагаад над руу ингээ гадуур гарахаа юм бичдэг байсан бэ гэдэг нь би яг тэр үед өөрөө ойлгож байгаа байхгүй юу. Аха. За ингээд ажилтаас дараад за би болохоор ажилтаас дараад ингээд харьцаж чадахгүй. Нөгөө маань найзтайгаа уулзаад тэнцэнэ гоё байгаа болохоор над руу юм бичихгүй байгаа байхгүй юу. Тэнгүүд ингээ яг ингээ жоохон өөр хэрнээсээ ижлэн юу байгаа сте тий ижлэн хийсэн байхгүй. Тэнгүүд сүүл бүр 4 жил 5 жилийн дараа тэр хүү ойлгосон баасан юм. Гэхдээ ганцаараа гаад гэж тий. Чамааг баг ийм ажил хийсэн ч юм бол хоёлаа хүндэрчлөө. Хоёлаа ингээд хоорондоо ингээд цаг өнгөрүүлдэг байсан юм байхгүй болчлаа гэж аах. Гэхдээ яг үүндээ цаг өнгөрүүлдэгсэн байхгүй нэрээ. Хамт байгаа л жаргалтай юм би бододсон чи хамт байгаа жаргалтай юм байхгүй. Би орон дээр очиж уцаарлаж хэвтэн нөгөөх мань шүд нөгөө будирныхаа урд зургатаа үзээд удирдлага тэрээсэн. Тэр хамт байгаа цаг өнгөрүүлээд байгаа юм уу? Тийм шүү дээ. Чанартай цагийг хамт өнгөрөөж чадахгүй тий. Ерөөсөө хамтран амьдрах ямар ч яаж жаргалгүй өрнөөс ингээд жаргалтай юм шиг гэл нэг хоног хугацааг өнгөрүүлээд яваад гэсэн байгаа байхгүй юу? Аха. Тийм Тэгээ уул нь та хоёр бол яг иймэрхүү юм дээр бол бүр ингээд хэрвээ таны гэсэн ингээ гоё ярилцаж чаддаг хүн байсан бол хоорондоо ингээ ярилцаад бас шийдэгдэж болох асуудал байгаа байхгүй тий. Тэгээ бол тий гоё ингээ хоёр талаасаа хичээгээд тэгээ нэг нь хичээг нэг нь ярилцааг suurангууд ер нь бол тэгэл ганцаараа би ярьсараа олдсон сүлдээ уйлна уусна сэтгэлийнхаа амиг яаж юм чи уйлна шүү дээ. Тэгээ шүү. Уйлна юмаа ярина. Тэгэл тэр үедээ угаасаа би өөрөө ч гэсэн ингэ төлөвшөөгөөс болохоор өмнөх юмнуудаа ингэ сөхөж хэрэглээд идэг гэсэн байгаа байхгүй юу? Аха. Чи өмнө нь ингээд чи тэрнтэй тэгээ эзтэй одоо тэгэхээр над руу ингээгүй өстэй ч гэх юм уу. Тэдрээс сөхөж хэрүүлэх юмуд одоо тэр хүн залхаад исэн байгаа байхгүй бас. Яг одоо ямар агаагаа би ярихгүй өмнөх юмас сөхөж яриадсан байгаа. Тэгэхээр би өөрөө ч гэсэн амар токсик байсан байгаа байхгүй юу? Харин Тэнгүүд бас бодоод үзэхээр нөгөө хүн маань миний тэр сөхөж яриад байгаа юм нь ингээд яг ингээд миний сэтгэл ханахаар хэмжээний хариулт өгөөд уурчлахгүйсэн бол би тэр асуудлыг ингээд дахиж зөвхгүй хайчиж чадхаар байсан байгаа хөө тэр үедээ. Ингээд дугаа сонсоод гэж яснаа. Сүүлдээ би нөгөө уйлж мөлөө жоохон гомдлоо. За одоо тэгээ болчооч гэж юмгээ зөө. Аха. Тэнгүүд чин тэр хүн ингээд ярих ямар ч ингээд сэтгэл ямар ч юм хүсэл төрхөө байлаад тэсвэлдээ ярилцгаа болчтой юм байлээ. Хамгийн их нөгөө оролдлого хийдэг нь би байсан байнгут би өөрөө оролдлого хийгээ болчихно. Тэр хүн ч гэсэн оролдлого хийхгүй би ч оролдлого хийхгүй болгонгууд ингээд яг ингээд хүн дөрөөл нэртэй юм лээ. Тэгээ тэрэн дээр чинь нэмэгдээл юм нэмэгдэн байгаа байдал нэмэгдэн үйлсэл нэмэгдэн хандлага нь харагдана. Тийм л болт юм бэл. Тэгээ бас ер нь бас бодоод ахна гэнэ хитрхи их хойлохнаа байхгаа зөвхөн ингээд хамт бүх юмаа хийж мэх гээд байх бас дэмий юм шиг санагцсан надад л. Тийм. Яг тустай ингээд завгүй за ажил нь би тэр үед бас амар тэнэгсэн байгаа байхгүй ажил их тараад дуусч байгаа юм бол хэтэж гараад гүйлдээ тасал хэлдэ дугуун л да тийм
Хаваа хөгжөж тий. амар залхуу байсан байгаа байхгүй ингээд ажил хийсэндээ л амар ядраад нөгөө хорвоогийн хамаг хэцүү юм хийж байгаа юм шиг тэрний амар хэцүү байгаа үе дээрээ гэл аваачаал өдөржингөө хөвтөл улам л ингээл давн болоодсан байгаа байхгүй юу. Тэгмүүд нөгөө хүн маань болохоор ингээд бас дэмждэггүй байсан юм намайг. Юм хийн одоо жим явна, йоганд явна. Шил сурд юм л энэ гэж юм. Чи чадахгүй шүү дээ. Чи ажилдаа ядраад явахгүй. Шал дэмий мөнгөний төлөө л ингэ чинь. Чи явахгүй шүү дээ гэж юм шууд намайг амар унтраад байсан байхгүй юу. Гэтэ яг би юмнаас жоохон залхах гэн үнэн л да. Би жоохон хурдны юм салхиж гадаг байхгүй юу. Тэрийг нь гэтээ шууд хийж алхар чинь шууд унтраж байгаа юм юм. Тэгээ штэ ер нь. Оролдож үзүүлэхгүй. Тэнгүүтлээ өөрөө амар жаргалтай гоо. Дугуугаа авна, сагсаа тоглоно. Найзуудтайгаа уулзна. Найзуудтайгаа уулзна. PC-гээ гарч тоглоно. Ер нь л амар жаргалтай л хүн байдаг гэсэн. Наад ер нь дэмждэггүй гэдэг асуудал чинь бас найзуудын токсик харилцаан дээр ч гэсэн байгаа тий. Ер нь хүнийг ингээд дэмжихгүй унтраадаг байна гэдэг чинь л ер нь одоо хортой харилцаа хортой юм зүйл болоо явчих байгаа байхгүй. Одоо тэгвэл хоёулаа өөрсдөн дээр болж исэн найзууд дээр токсик харилцааны талаар ярил л та. Найзууд дээр тий. Надад гэвэл болохоор одоо санаанд орж байгаа юм гэвэл ер нь бол зөндөө байна л да. Тэгэл ингээд ярих юм бол юу байна? Ингээд түрүүн хэлсэнчлээ одоо өөр хүрээлт байхгүйгээ тэгжсэн шүү дээ. Тэр байна. Тэгээ дараа нь болохоор одоо нэг тийм энерги сордог гэх юм уу? Одоо ингээд байнгын нэг тийм сөрөг юм ирж идэг, уйтгартай, гунигтай одоо бүх зүйл нэг тийм гутранг байдлаар ханддаг. Тэгээ байнга зовлонгоо тавьчих идэг юм. Тий. Одоо аливаа одоо ямар нэгэн зүйлсийн ингээ гоё эрэг талыг олж харахгүй. Тэнгүүд одоо хүн тийм юм яриад ахаар чинь миний ч гэсэн энерги сорогдоод байгаа байхгүй юу? Ер нь бол тэгэл одоо яг тийм хүмүүстэй байхаар ингээл цаанаасаа ингээл ядраал ирч хүчгүй болоод нэг тийм сэтгэл хөдлөлийн эрэг мэдрэмж байхгүй болоод байгаа юм шиг. Амар хар бараан болчихдог. Тий, хар бараан. Нэг л ингээл амьдрал амар гонигтай болцсон юм шиг. Тий. Тэгэл одоо ингээд тухайн үед яг тэгж ийн гэж бодохгүй ч гэсэн сүүлд нь ингээд өгөнж бодож байгаа штэ. Тэгэл эрэг одоо нэг тийм ингээд мэдрэмжгүй тийм болчоор ч хүний ажлын бүтээмж ч гэсэндээ багасна. Одоо өөр юм хий гэсэн ч ихч хүчгүй те. Яг нэг тийм удрангуй үзэлтэй дагаал тийм болчихж байгаа байхгүй юу? Тэнгүүдээ бас нэг юм байна. Одоо бүх юм ингээ гомдтолдог, өөрөө ингээ хохирогч сэтгэхүйтэй хүн гэх юм. Одоо яг над дээр ингээд өмнө одоо эргэн тойронд байсан хүмүүсийн талаар яриад байна л да. Тэгэл одоо мэдээж одоо хүнд ингээ хэцүү зүйл тохиолдно. Тэрийг мэдээж би найз юм чинь надад ярих нь зөв штэ. Гэтэ ингээд байнгын бүх зүйл дээр ингээд өөрөө хохирогч нь болж үлдээд тэгэл жишээ нь одоо би ингээ хэцүү зүйл боллоо гингүүд би ч юм бас өөрийнхөө сонсож сүхтэй сонсон зөвлөгөө хүйтэй бас өгнө штэ. Найзахаа үгийг үзтгэхэд тэнгүүд миний ингээд одоо хэлсэн үгийг ерөөсөө тоохгүй сонсохгүй байгаа мөртлөө ингээл хүн одоо өөр ингээ олон хүмүүсээс хайр халамж хайр инэрлийг ингээ хүсдэг мөртлөө би ингээ хажууд нь байгаа ерөөсөө ингэж огтонч тоохгүй байх ёстой юм шиг. Тэгэл нэг тийм харилцааны хохирогч юм шиг айгалдаг хүмүүс бас токсик гэж бодож байна би. Яг өөрөөх нь л ингээл зөв тэр хүн л надаа ингээд байна гэдэг шиг. Тэрнээс болоод миний амьдрал одоо юм байна. Тэрнээс болоод би одоо ингэж явж байна ёо гэл. Ингэж яриад ахаар за хаяа та ер нь бол үнэхээр хэцүү зүйл болсон үед бол тэгж ярьж болно ингээд байнга тэгээд ахаар бүр үнэхээр хэцүү юм чинь сүулдэ одоо юу гэж ярихаа мэдэхгүй. Юу гэж хэлж тэр хүнийг тайвшруулахаа ч би мэдэхгүй юм чи. Тийм. Тэнгүүтээ бас амар тийм атаархагч хүмүүс. Ингээл амар
хамаагүй олны танил хүмүүсийн ингээл за яг ингээ хаяад ингээл зүгээр хов баддсан штэ. Тийм байж бол ингээд бас байнга зав ингээ хинт ч хамаагүй ингээд олны танилч байсгүй бүр огт танихгүй хүнч бай ингээд хамаагүй хүмүүсээ ховж зөөж ярьж тэгэл Бараг өөрөө тэдний таньдаг хүн шиг юм яриалаа. тийм бүр ингээ харсан юм шиг ингээд надах ч өстэй тэгсэн гэсэн харин тийм ингээл бүр ингээл амар тэгж мэддэг. Тэнгүүтээ Хажуусан лаваар зогсож исэн юм шиг гэдэг үү? тий. Тэнгүүтээ ингээд тэрийг одоо ингээ хатаархал нь ингээ бусдыг буруутгаад шүүмжлээд худлаа яриад ховж ив зөхөх байдлаар ингээ илэрдэг заяа. Угаасаа хатаархал гэдэг юм штэ тэр чинь. Тэр чинь ингээ тэрний оронд би бараг ёо хатаархмаар юм ч юм уусгүй гоё юм аа энэ хэлжүүл харна тий бараг шууд. Тий. Зүгээр одоо тэр хүн тэгсэн гэж штэ гингүүд одоо нөгөө хүнээс ингээ гоё сайн сайхны нөөртөө нагаад би нэрээ ч гэсэнд яа тэгж болохгүй гэж ингээ хүн чи дотроо бодоод тий. Тий штэ. Тэгэж бодож ивэл одоо нэг арай хатаархагч биш жоохон шартаа зантай ч юм уу тий. Тийм байвч баг тэр сан гоё ахгүй. Тий. Тэнгүүд бас нөгөө нэг ингээ амар дөөрөөдөг. Ёо би бүр яг надад хэлчихсэн. Харин таныг ярих ах гэж одоо танд энэ орцог үлдээлээ. Яа бүр яг юу хийн тэрэг дуурайгаад байдаг хүмүүс нэрээ амар хэцүү тий бүр. Юм одоо юу лээ. Юм худалдаж авсан ч худалдаа авалтыг дагаж дөөрөдөг хүмүүс. Тий. Тэгэл ингээл одоо бараг юу идэж ууж гин юу өмсөж зүүж гин юу хийж гин бараг л бараг хөл бараг дагаад нөгөө усан төсрөл дагаад араас орж ирдэг үхэн нэрээ. Бүх юмыг дөөрөдөг тэгэл би нэрээ тэгснэ хамгийн гол нь ингээд би чамааг ингээд тэгсэн болохоор гоё санагдаад би бас энийг чи ингэчлээ гэж хэлж чадахгүй тий. Ингээд би нэг ингээд явж исэн чи энэ амар хөөрхөн санагдаад тий авцсан. Чамдаас байд юм уу гэж би шал нэг худлаа мэдэн бодлоо тий. Угаасаа надад байсныг энэ өмнө нь ингээ харсан л байгаа шүү дээ. Өмнө нь байсныг харчингуудлаа дараа нь авцсан байгаа шүү дээ тэрийг чинь. Яа. Их бараг юм аа. Ингээд хийсэн болоод одоо яхад за найзууд тэгээ хоорондоо ингээ гоё адилхан юм өмсөө ингээ хос би ингээ чамтай хос болох гээд авсан. Хойлогоо ингээ хамт өмсөөл гоё мой гэл нэг иймэрхүү үгээ хэлээд тэгээд бас ингэж бодоод авч ирэл бас нэг бас өөр штэ тэр чинь тий. Эсвэл хоорондоо ярилцаад наа чи ямар хөөрх юм би бас имийг аммаар байна мэн гэдэг юм тий. Тэгэхгүй тэгээд энээс би юугаараа дуттай ингээл энэ надаас илүү гарч хуйл гэдэг одоо нэг тийм хандлага байхгүй тэндээс бол. Тийм. Тэр чинь тэгэл бас одоо нэг тийм найз гэхин цаашийн. Тийм заяна байна тэгээд. Тий. Тэнгүүтээ одоо ингээд өмнө нь бол ингээд надад би ингээд янз янзын юмар ингээ гоё хичээлмэр санагдал тий ийм юм санагдал тэр чинь би ингээ мэдээж иргэн төрнийхөө найздаа л хэлж байгаа штэ би нэр ингэдэг ч юм билүү тэгдэг ч юм билүү гэл ингээл хэлэнгөт заавал нэг одоо би ингээ гоё сайн сайхан талаас нь ингээ яриад харсан болоо тэрийг ярьж байгаа тэнгүүд бүр шаал эсрэг нөгөө нэг сөрөг талыг хараад надаа ингээ хэлээд чи тэгвэл гэх юм шүү гэд ингээд хэлж байгаа штэ тэнгүүд би чи ингээл амар гоё байдлаар ингээ ярьжсэн чи хүн тэгээ хэлчихэнгүүт нэрч тийм юм уу за гэл ингээл тэгэл болчдөг амар унтраачдаг гэх юм уу амар нөлөөлөд ш тийм уугаар тий угаасаа нөлөөлөд байгаа байхгүй яг би одоо миний зан чанар дээр бол ингэж нөлөөлж бол тийм юм нөлөөлөгдөд байгаа яг бүр амар тийм шартай хүн байвал одоо хий гэснээ хий гэдэг хүмүүс бол хүний юу ч хэлжсэнийг таахгүй хийж чаддаг хүмүүс байгаа л ах. Миний хувьд гэвэл одоо ингээд гоё чи чаднаа ч юм уу те ингээд заавал чаднаа маднаа ч гэхгүй ч гэсэндээ ингээд аль болохгүй ингээд дэмждэг байвал надад гоё ахгүй юу. Тэгэхгүй те ингээд унтраачдаг бол жоохон унтарчих гаддаг хүмэлтэй би гэдэг байхгүй юу. Жоохон гомдоод. Тэгээд хүлээж авахгүй л ах хэрэгтэй юм. Харин хүлээж авахгүй тэгэл яг найз гэж бодож исэн хүнээс тиймэрхүү юм хэлэхээр
яг хүлээж авчих гэдэг тэгэхгүй юу. Яг хоо найз биш ингийн хүн тэгж хэлжүүл угаасаа тоохгүй л тий. Гэтэ бас найз нөхдөс гадна яг гэр бүлийнх нь бас амар унтраадаг хүний. Тийм штэ. Би нэрээ тэгж байгаа гэлэн. Чи тэгж яадیں۔ Ажиллаа гэл уртаас амар. Тийм штэ. Ажиллаа л хий гэж ингээ. Ёо би тэр ажиллаас нь залхаад ингээд өөр юм хийж оролдож үзмээр юм штэ гэх юмгууд. Бараг л хүний нутгийг та нар ажил хийх гэж очиж дээ юу гэж аргал хөөхгүй мөхгүй гэж. Нана байх хугацаанд Тийм нана байх хугацаанд энд байх хугацаанд ингээл амьдраад их юм уу бүр амар сонин сэтгэхүйтэй хүмүүс бүр амар их тийм хүмүүсээс нэр холгон л хийсэн дэр шүний шууд холбоогоо туслал тий. Тийм штэ. Тэгээд яг хичнээн хамаатан гэсэндээ үнэхээр тийм токсик харилцаатай бол за холбоогоо тасалдах юм гэхэд ер нь ингээд нэг амар ойрхон холбогдоод нөлөөллийн өөртөө ингээд шингээгээд байлгүйгээр те айлуулах тийм уур сайхан уул усны уран төрлөө гэдэг шиг. Одоо наалтхаа байсан гэдэг. Тийм. Тэгэл байжсэн дэр. Ер нь бол гэхдээ ер нь би ингэж байгаа тийм ер нь хүнд хэлээд имэйл юм байл. Харин Дугаахан явж байгаа дугаахан өөрөө хийж өгөөдлөө жоохон ингээд амжилтанд хүрээд жоохон ингээд үр дүнд толоод ирэхээр хүнд хэлдэг ч юм уу. Тийм. Би бас угаасаа наадах чи бодогцсон. Тэгээд хүнд ингээ хэллээ гэд угаасаа яах чи юу ч одоо тэр хүнээс ямар ч хариу хүлээж тэр хүнд хэлхээ шиг хийснийхаа дараа ч юм уу л харуулъя ч гэдэг юм уу. Нэг тиймэрхүү хандлагатай болсон. Тийм л энэ. Тэгэл одоо найзуудын та харин найзуудынхаа хувьд өөрөө токсик нь байж үзсэн үү? Зээл байсан л та гэхгүй. Харин байсан л ах тий. Гэхдээ яг ингээд одоо хоёлаа ингэж токсик харилцааны талаар ингэж ярьж байгаа гэсэндээ арай нэг өөрөөр одоо юу гэх юм өөр байдлаас нь бас боддог хүмүүс бас байгаа ш тий. Тэгвэл одоо ингээд бодонгууд ийм байгаа байхгүй юу? Би бас өөрийнхөө жишээн дээр авч яриа заяа. Миний ингээ найзалж исэн найз намайг амар тэгээд байдагс аахгүй юу? Ингээл чи амар санаатай манаатай гэ ингээд байдагс аахгүй юу? Тэнгүүд би ингээ ерөөсөө өөрийгөө бол ерөөс тэгэж боддгоо. Тэнгүүд яад чи наа ингээ санаатай манаатай гэж бодоод идэв ингээл тэнгүүд ингээл ер нь ингээл би чинь ер нь ингээл хүмүүстэй энийгээл ингээл байж идэв штэ. Тэнгүүд тэр байдал нь л ингээл одоо хүн амьтандаа ингэж амар инээж ингээл байгадаг хүн энэ байдал нь л ингээд санаатай юм шиг харагддаг гинэ. Тэнгүүд одоо нөгөө хүн болохоор ингээд өөрийгөө бол тийж аахгүй би ингээд сэтгэл хөдлөө нүүрэн дээр би ингээд дургуул илэрхийлждэг гэл нэг тиймэрхүү өнцгөөс ярьж байгаа байхгүй юу. Тэнгүүд одоо хэр хүн ингээд надад найзлахаа болсон байгаа ш. Тэнгүүд одоо тэр хүний үед би энэ байдлаараа токсик нэж бас магадгүй тий. Би яад байсан юм бэ? Би ихтэй нэг их уулздгүй байсан болохоор тэр талаараа токсик байсан болов уу? Магадгүй тийм амар зайгаа бариад идэв гэсэн байж магадгүй. Гэхдээ би угаасаа хүнтэй уулзахаар жоо энерги шавхчдаг төрлийн юм болохоор бод идэм аа. Тэнгүүд ингээд хүнээс ингээд сонссон юм тэр хүний одоо ингээд уулзахаараа мэдээж удаан уулзах гэж уулзахаараа жоохон зовлон асуудлаа тиймэрхүү юмнууд л ярина штэ. Тэнгүүд тэр асуудлыг өөр дээрээ тулгаж аваад би өөрөө хямраад идэгсэн болохоор ингээд жоохон зайгаа бариад жоохон тийм байнгын зовлон тоочтой хүнээс жоохон зайгаа бариад идэгсэн. Тэгсээр аваад уулзах болчихсон юм билээ хүнтэй. Тэнгүүд одоо тэр хүний өнцгөөс гэвэл таны энэ байдал тэр хүний хувьд бас токсик ч шүү. Амар сонь юм дуурдгуу ч гэдэг юм уу те. Тий. Уулзахаар уулздгүй гэж мэгээл. Тийм тэгэж магадгүй. Тэр тал дээр би ярин тийм байж магадгүй. Хүнд хэрэгтэй юм юус ярихгүй юм. Эсвэл хүмүүлнэ. Харин эсвэл өөрийнхөө зовлон ярина, хүүхдүүдээ ярина. Тэгэл ээж аваагаа ярина. Тэгэхээр чинь би тэр хүмүүсийн нэгийг ч танихгүй шүү дээ баг. Шал танихгүй хүмүүсээс сонсч би тийм хямар сууж яснаас баг ганцаарсан дээрстэй юу? Тийм шүү дээ.
тэр хүн хажуудах нөхөртөө нөхөр эхнэр нөхрийнхээ асуудлыг хоорондоо ярилцалтаа яагаад хүн дээр ингэж зовлонгоо ташаад байгаа юм бэ? Ингээд зүрлээ дурдаас тийм ярьхаа би ингээд бас ярихгүй байхаар болохгүй юм шиг тийм юм. Ингээд дундаа нарч ярьсан ч үуч идэг заримдаа. Тийм л байна да. Бас нэг юу гэдэг штэ. Хосынхаа ярилцааг эн тэмдчихэд ингээ хүмүүст яриад сквал ингээ хоорондоо муудалцсан ингээд уур уцаараа ингээ шууд хажуудахтаа ингэж гаргадаг байвал бас амар токсик ер нь. Тийш үү. Манай ингээд за яг найзууд донд ч гэсэн тийм юм байгаа. Хамт ажил өмнө нь хамт ажиллажсэн нэг их яг тийм биш. Нөхөртөөгөө муудалцаад ороод ирэхээр ингээд юу ч дуурахгүй. Өөсөө сайхан амарсан уу гэж юм уу дуртаас. Гэл. Тэгснэ ингээл дув тугаа чив чимээг юм асууж дуурахгүй. Тэг яг тэний хүн шиг. Ингээл тиймсээ ингээл би нөгөө нэг найл юм хийгээл юм хомор айл алхах нөгөө нэг ингээд дув тугаа яваад хахад надад амар ингээд тухгүй байгаа ш тас. Хүмүүс ингээд яриа өдөөд жоох ингээд юм ярих гэдэг нь штэ. Хүмүүс дуурахгүй урдаас тэгснэ ингээд нэг харсан нэг чивч өгчээ зүцсэн. Гол ингээд тэгснэ ингээд учир зүггүй ингээд хамаагийн юмаа хөдөлгөөл булан тохоог угааж цэвэрлээл арчаал. Тэгэл бүр сүулт нь ингээд маргааш нь нөгөөдөр нь ч юм ингээд ирэнгүүтлээ. Их чинь нарийн төгтөөг муталцаа. Тэгээд ингээд хостел санаа тийм юм байна гэж мгил зөв шууд. Анх бол би тэрийг ингээд ойлгохгүй. Тэгээд дээрс нь ингээд дуурахгүй надтай дуурахгүй ангууд ингээд шууд бас л яг өөрөөсөө ингээд буруу хийж байгаа байхгүй. Бас би яачлаа. Би ингэчлөө. Би ч модтой яадаг юм болов гэж тэ шууд ингээд өөрөөсөө бурууг нь хагаал. Тэнгүүд явандаа тэр хүнийг мэдээд ирэнгүүтээ ингээд тоохоо байл. Би яг өөрөө ижлэгэн зан гаргадаг болоод тэр хүн надад дуурахгүй бол би дуурахгүй. Хөвчээд үз юм сонсоод ажиллагаа дээр би ч гэсэн ижлэгэн хөвчээд зүгээр юм сонсоод юм. Тэглээд би өөрөө ингээд сэтгэл санаа муу байгаа үедээ би тэр хүнтэй тгийж харьцдаг л ахгүй болно. Тэнгүүд ингээд зөрүүлээд яг тийм үед ингээд сэтгэл санааныхаа байдлаас болоод хүнтэй харьцаад идэх хүмүүс нь займ токсик санагдаад байдаг шүү. Сэтгэлээ өдөрт тэр ерөөс ингээ өөрийгөө удирдах чадахгүй. Надад ямар буруу байгаа юм бэ те? Надад гэдэг асуудалтай би ямар ч хамааралгүй шүү дээ. Яа надад дуура гаргаад байгаа юм бэ? Тэгээд би бүр барыг тийм юмнаас болоод эхнээс дугаа байдагсан сүултээ бол тэгээд ингээ дугаа ясараа би өөрөө бүр ингээ өвдөд байгаа юм чаа. Багтраад ингээд их юм бодоод өвдөөд яатсан бол гэж бодоод тэгснэ гэртээ харснаа тэрийг ингээд хажуудахтаа яриад нөгөө хажуудахаа хүртэл стресстүүлээд байгаа байхгүй юу? X гэж. Тэгээ X хүртэл стресстүүлээд зөө. Бас нэг Викториас нэр тэрнээс олж ирсэн амар бодлогдсон юм шиг. Ажил дээр бас стрессээ бити гэртээ авч орч ирээдэ гэж мэдээж нэрээ. Тэгэл яах вэ? Нөгөө санаад тийм юм ярих хүн одоо тэр хүний зөвхөн байхгүй шүү дээ. Монгол руу гэрлүүгээ яриад хаасан танихгүй нэг очил муулаад байх хэцүү. Тэгэл скол нэг найз дээр очсон. Манай хаант ажилладаг ихч тэгээд ингээд гэл нэг муулаад байх хэцүү. Тэгэл мэдээж нэг ихнэр нөхөр найз охиндоо ингээл нарийн ширээ юмнуудаа ярина шүү дээ мэдээж. Хүмүүс тэрийг ингээ хүлээж авахгүй сонсохгүй би чамд стресс өгдөггүй шиг чи надад бити стресс өгөөдэй гэж намайг хаадаг байсан. Нэмсэн үү? Надад тэр нас амар токсик санагдчихэв надад бол. Ерөөсөн миний ингээд дотор юу болж байгааг ингээд тэр хүн сонсоог хүсэхгүй, мэдрэхийг хүсэхгүй байгаа байхгүй юу? Тэгэл ер нь ярилцгаа билд юм билээ дээ. Ер нь тэгсээр байгаа л ярилцгаалчтай юм билээ хүнтэй. Тэгэл ярилцахгүй нэгдэж ойлголцохгүй тэгэл токсик харилцаа нүсэл. Тэгэл салаал. Токсик тэгэл үнэхээр тохирохгүй бол тэгээд эртгэл харилцаагаа дуусгацсан хиндэл дээрдээ тий. Амиг болох гэж хичээх гэдэг чинь. Салаад бүр ингээд яадаг дээр л тулаа салж байгаа бол тий эргэж нийлээсэ гэж амар хэлмэр санагдаад идэж надаа.
тийш дээ угаасаа л Угаасаа асуудлаа шийдэж чадахгүй ингээ ойлголцохгүй тохирохгүй болол сольж байгаа штий. Яагаад дахиад тэр асуудал руугаа явж ороод байгаа юм те нийлэл экстэйг нийлэл хийхэд удаа нийлдэг. Тэр чинь мөр амар токсик явдал ахгүй юу юм. өнгөрсөндөө харагдавал Тийм. Өнгөрсөн дурсамж бол өнгөрсөн л дурсамж. Ирээдүйд ахиж тэр дурсамжийг ингээ бүр мянга хичээгээд үүсгэж чадахгүй угаасаа. Ус анхны тэр мэдрэмжийг дахиад авч чадахгүй байхгүй хүн. Болохоор ингээл зүгээр ингээ шинэ мэдрэмж авах гэж ахиж шинээр оролдож үзэж яхах хэрэгтэй. Гэхдээ тэгсэнгээд онцгой салсан хүмүүс бол хоорондоо бас нийлээд ирсэд юм тий. Онцгой үнэхэрийн токсик одоо нэг амар шархмарх үлдээсэн бол дахиж эргэж хараад бол өстой хэрэггүй л гэж бодож байна. Тэгээ хүн ер нь бол ингээд найзууд ч бай, юу ч бай, одоо хосын харилцаан дээр ч бай, ажлын хүмүүсийн харилцаан дээр ч бай, өөрийнхөө хийл хязгаарыг өөртөө ингээд бишээ нөгөө хүндээ ингээд тогтоочих ёстой юм шиг байгаа. Тэгээд яг энэ хүртэл хоёлаа ингээд харилцана гэнгээд одоо яг тэгж ярилцахгүй ч гэсэн хоорондоо ер нь өөртөө ингээд дотроо бодоод өөрхөн хийл хязгаарыг тогтоогоод өөрхөн хувийн орон зайг нөгөөнийхөө хувийн орон зайг хийнтэй халтахгүй. Тэгээд нөгөө нэг хосын харилцаагаа болж байгаа юм аа болохгүй байгаа юм аа хаамаагүй хүнд сквал бүр ингээд ээжтэй аавда тутны найз ч байсан ер нь нэг яриад бас нэг тийм тий. Нөгөө олгоо дими юм байна л гэж би бодсон. Тий. Жаргалтай байсан зовж исэн ч ер нь уусал тэгэл миний толгон дээр л байгаа асуудал шүү дээ тэр чинь. Эцээцт миний шийдэх асуудал. Тэрийг тэгээд олон хүнд тараагаад хүнд ярь сэтгэлээ онгойлгож ингээл нөгөө нэг хажуудахаа муулаад сквал сайлуулах бол жоохон тэнэглүүлсэн юм л. Хоорондоо л стаалцах юм. Хоорондоо л сайн ярилцаж алцах үедээ алцаал. Алцах үедээ алцаад сайхан ярилцаал. Ярилцаал үйлээс хэлэх юм уу барыг шууд хэлж ийсэн л юм. Тэс энэ гомдож байгаа хта зэн ингэ мэдрэмжээ явжсэн нас зүгээр ёо зүгээр яшээ зүгээр хилээд тэрийг нээгээд нээсний дараа тэр хүн хүлээж авч чадахгүй бол зүгээр тэгээл бойл тий. Болох гэж битгий хичээ тэгээд үнэхээр болох гээд зүтгээд барахгүй бол тэгээл болж байгаа. Тий. Гэж л бид бод байна. Хайрын цаг хугацаа шүү те нэрээ. Тэггүй гэхдээ тий угаасаа хүний амьдрал угаасаа яг иймэрхүү болдог л хүн болгоны амьдралд бол тэгэл нэг цаг хугацаанд харамсаад үтэй. Тэгэл хоёлаа ингээд эцэст нь ойлгоцсон ингээ яриад сууж л шүү дээ. Тийм ээ. Эцэст нь. Тэгэл цааш энэс илэм гарч ирэх юм билүү. Миний амьдралыг бүр тааж баршгүй шүү дээ. Хүний амьдралд юу ч болоо илээ. Амьдралд ам гарч болох биш. Тэ аль болох өөртөө тэр харилцааныхаа токсик нь байхгүй, найзынхаа харилцаанд байхгүй байх. Өөртөө хувийн орон зай руу хийх битээ алдаарэ. Өөртөө ч гэсэн хувийн орон зайд битгий их хүн оруулаарэ. Ер нь л өөрийгөө амар хамгаалах хэрэгтэй. Тий. Маг гэхдээ хүн ингээ юу гэж шилжижсэн юм ингээд хамаагүй бүр ингээ дотроо ингээ тархиндаа кодлох хэрэгтэй юм шиг юм юм. Тий. Ингээд нэг үгэнд нь ингээл нурж унаалах юм бол угаасаа бүр дискути. Бас нэг юм нөгөө одоо ингээд найзууд дээр аягүй их тохиолддог зүйл шүү дээ. Ер нь бол одоо ингээд жишээ нь би ингээд өмнө нь ингээд илүүдэлж энтэй нэлээд тарган марган байхад ингээ хүмүүс намайг ингээ хүмүүс бишээ найзууд маань ингээл намайг тарган инээ тэргээл ингээл жоохон маазарч хэлж мэлэн штэ. Тэнгүүд тэр үед нь би ингээ дотроо мэдээж ингээ надад амар хүн дээр тусч байгаа штэ. Тэгсэн мөртлөө ингээ гадуур нь ингээ гарахтаа инээгээл харин тийм ээ гэл ингээл тэр маазанд нь өөрийгөө оруулсан ингээл явж байгаа штэ. Ааха. Тэнгүүд цаашлаа тэр хүмүүс ч гэсэн ингээд одоо надтай энтэй ингэж харьцаж болно, энийг ингэж шоголж болно гэдэг юмыг би өөртөө ингээ хүлээн зөвшөөрөөд тэднийг хүлээн зөвшөөрүүлээд ингэсэн байгаа даа байхгүй юу?
тэгж болохгүй. Энэ дээр ч гэсэндээ яг ингээд өөрийнхөө одоо хийх цагаар тогтоогоол нэг хүн ингээд чамайг эмзэглүүлэх үг хэлсэн л бол шууд мэдрэмжээ илэрхийлэл би ингээд наадхан чинь дургуун байна гэдгээ одоо өөрөөрөө тэр хүндээ ойлгуулаа тий. Нэг хэлсэн байхад тэр хүн чинь дахиж чамайг тэгэж муухай хэлэхгүй л байхгүй юу? Чамайг хөөг хэлэхгүй. Тийм шүү дээ. Тэгээд дахин тийм үг хэлээд байвал тэгээд жоохон бодож үзэх хэрэгтэй тий. Тийм одоо нам яг миний хажууд байх хүн мөн үү гэдгийг бодож үзэх хэрэгтэй. ясын цайтлаа. Энэ шиг л яг бүх юм дээр өөрийнхөө баундрыг тогтоогоол сайхан. Тийм л байх хэрэгтэй л гэж бодсон шүү. Тэгээд амар хэм байд юм байна ер нь бодож үзэхээр. Харин хүн хоорондын харилцаа гэдэг чинь бас нэг ухаан яваад байна. Тий ухаан яваад байна шүү. Тэр нь бол тэгэл яг өөр дээрээ эхэлж ажил сурчаал дараа нь дахиж нэг өөр хүн дээр ажиллах юм. Тий. Угаасаа би мянга өөрийгөө хамгаалаад явах юм. Угаасаа хосны харилцаанд ороод бол нөгөө хүнийгээ ч гэсэн ерөнхийдөө давхар ингээд авч явна л гэсэн үг байхгүй тийм. Тий. Авч явна. Энэ хүний чинь яах уу гэдгээ бол тэгэл нөгөө нэг эмхтэй хүнийхээ уруу ухаанаараа ингээд уралж байгаа юм да тэгээд. Тийм шүү. Зяац. Өөр тань эцэст нь хэлэх үг байна уу? Эцэст нь. Тэгэл ер нь бол токсик харилцаа гэхдээ анхнаасаа л мэдэгдсэн юм дөө. Анх харьцаж эхэлснээс л Багаар тий. Тийм болохоор гээд амар анхааралтайгаараа тэгээд шууд сэтгэл чинь татагдаад ингээл бараг л миний soulmate энтрэж бодож байгаа бол нэр бүр амар олон удаа бодож үзээрэй тийм. Сэтгэл хөдлөлийнхөө шийдвэрийг битээд нөгөө юм токсик харилцаатай тийм нарциссист хүмүүс чинь бол шууд анхны сэтгэлээр шууд өөртөө амар өөр хүнийг татдаг гэж байгаа байхгүй юу? Бүр ингээд бүр үнэхээр солиоруулалтанд дурлуулж чаддаг хүмүүс байдаг гэсэн. Тэгэхээр яг яаж энэ дэр хүний хөвөлдлийг хаар үгийн сонс үгүүл хоёр нь таарж ийн үү зөрж ийн үү тийм. Ямар тэгээд гэр бүлийнхантайгаа бас яаж харьцаж ийн гэдэг нь их чухал юм билээ. Ээжтэйгээ яаж харьцаж ийн. Гэр бүлээс айгаад нь танихгүй хүмүүстэй яаж харьцаж ийн. Иргэн юм. Тэгээд маш сайн харьцаж үзэж доторхын уудалж судалж ийжэл нийлэхгүй бол ер нь тэгэл нэг 2-3 жилийн дараа л дотоод хүн гараад ирдэг юм билээ. Яг нэг хамт байгаад ирэхээр тий. Яг угаасаа гэтээ мянга хацаад үерхэж явж байгаад бол сайн танихгүй л тий. Яг хамт амьдраад үзэхээр яг танигддаг юм билээ. Хоны 24 цаг хамт байгаад байгаа юм чи угаасаа мэдээж тутман гадангүй бүх юм гарч ирнэ шүү дээ. Тэгэл эвгүй юм анзаарчихсан бол шууд дор нь хэлээл тий. Дугаа засарчин дөө за зэн бэлчих байлгүй дээ гэж бити бодож яваарэ. Дууга байх сонголтыг битээ игээрэй тий. Тэгээд дээрс нөгөө нэг уурлаад хоорондоо хэрэлдэж модалж болно. Гэхдээ бас нэг анхаарах юм чанга дуугаар уртаас чинь ингээд орилж гин үү үгээ чанга дуугаар хэлж гин үү гэдэг нь бас амар чухал юм байлээ. Явандад чинь дуун чанга байсан бол цаашлаад одоо юм авч хийдэн цаашлаад гар хүрдэг болно. Гар хүрээд нэрээ бараг эсвэл амьд ч гэсэн хүрнэ тий. Тийм шүү дээ. Ер нь тийм амар тийм токсик хүмүүстэй уулзраад амиалтсан хүмүүс бол зөндөө байгаа. Зөндөө шүү дээ. Одоо энэ нэг болсон явдлуудыг саяхан бас тэр нөгөө Узбекистан билүү хаанах вэ? Тийм нөгөө нэг эхнэрээ ячдаг тий. Эхнэрээ зодоод алчих тэр бүр амар эхнэрээ бүр ингээд дарамталж ингээ өөрийнхөө ихэнд оруулсараа бүр өөртөө итгэх ямар ч итгэлгүй бол тэр хүнээс бүр юм хараад 100% бүр хараадалсан маастаа тэр хүүхэн. Тэгээд ер нь бол тийм амар тийм болсон бодож явдлуудыг бас амар уншиж сонс тий. Ингээд хүмүүсийн одоо би ингэсэн шүү тэгсэн шүү чи одоо хажууд хүнээс сайн танаарай гэдэг тэм зөвлөгөөг нь авахын аваад хаяхын бас хайж сурчээ. Тийм. Ер нь бол тийм хүмүүс ингээд дүр дотроо ингээд нугаал явж идэг хүмүүс зөндөө байгаа. Тийм шүү. Хумсаа муурнуудаа.
Тэгээд ихтэй чамд нэг л удаа гар хүрсэн бол тэгээд шууд бэлгол хэрэгтэй. Угаасаа Тийм штэ. нэг л удаа гар хүрсэн бол дахиад чамд хүрнэ л гэсэн үг. Хүрнэ л гэсэн үг. Нэг л удаа хуурсан бол дахиж хурнаа. Тэм болохоор юусэн ингээд зэт болчиндоо баг надад хайртай даа ингэж байгаа гэсэн үг бол ерөөсөө биш те. Өөрийгөө хайрлаарай. Тийм шүү. Миний ч гэсэндээ хэлэх үг тэрл байна да. За тэг бүгдээрээ сайхан эрүүл харилцаатай амьдрах. Өөрөө ч гэсэн эрүүл хүн байгаарай. Өөрөөсөө ч гэсэн хэрүүл хүн байцгаа хідүүлээ сайхан. Тарган мага илүүдэл жинтэй бол нэрээ эртгэн турж байгаарэ нэрээ. Тийм нэ бит Тэр хоёр юмсэд ирэх юм бол гизүүн байлээ шүү. одоо мэдэрч ийн гэж Мэдэрч юм би ч юм. 6-гийн тоог бол давсан байгаа. одоо буцаад ухарж яваа гэж Бусад хэвийн дэндээ очих гэж хичээж байгаа. бит хоёрт амжилт хүсээрэй. Хадгалаад тэр мэрэндээ ингээ анхаарал ирэхээр бас сэтгэл зүйч гэсэн арай өөр болоод байгаа байхгүй тий. Арай нөгөө өөртөө итгэлэн гарч ирээд. Тий. Тэгж байгаа. Хүн таргалж маргалаад ирэхээр амар өөртөө итгэлгүй болоод Тийм шүү. өөрөө ингээ голоод эхэлдэг юм лээ. Хувь чанараа хүртэл ингээ өөрөө дуртай үзэх хүмүүс чадахгүй дандаа юм суул нийлбгээр том оверсайз юм руу хайж өмсдөг болчихмолоо тий. Тий яра. Болохоор манайхан хичээгээрээ гэхгүй. Хичээцгээ хэдүүлээ. За энэ хүрээд ингээ подкаста дуусгая да. Тийм ээ? 4-р дугаараа тий. Бит хоёрын 5 бах шүү. 5 юм уу? Нэг дугаараа алгасан биш үү тэгвэл би чинь. Тий. Тийм байна. Тэгвэл 5-р дугаарыг маань ингээд сонсож хүлээж авсан баярлалаа. Энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээ бит хоёрын юу хэлэх замарч. Ямар тийм. Бит хоёрыг дэмжиж гоё лайк, subscribe дарцгаараа манайхаа. Тэгээд даруулцлаа. Төр баяртай. Нэрээ өөр тэгээд нэг ярилцах сэдв байвал бас нэрээ бичээрэй тий. Тийм бит хоёрлоо DM-ээр бичиж болно. Мэргэжлийн төвшин ингээд зөвлөгөө өгч чадахгүй ч гэсэн яг өөрсөндөө болсон эсвэл ерөн дөрнөөс ингээд сургамж авсан юмд бол ингээд яриад чадна тий. Тийм. Бит хоёр угаасаа нэг тийм зөвлөмж гэхээсээ илүү зүгээр хоорондоо болсон юмнуудаа ингээ гоё ярилцаал. Тэгэнгүүт одоо сонсож байгаа хүмүүс ч гэсэндээ санал нэгдэх зүйлч бас бит хоёрт байгаа санал зөрөлдөх юмнууд бас байгаа байх. Тэгээ гоё ах гээхийн ухаанаар хандаарай. Тийм. Гоё сэтгэлдээ бишрүүлдээгээрээ бүгдийг уншдаг шүү. Бүгдийг уншдаг шүү. За bye. Bye. Сайхан амраарай. Хамраарай.